За төсвийн хүрээний мэдээллийг харахад манай улсын 5 төрлийн орлого, аж ахуй нэгжийн орлого 10%-аар, нийгмийн даатгалын 10%-аар, амнат 2.6%, нөөт 8.2%, хувь хүний орлогын албан дотор 12.8%-аар өснө гэдэг ийм төсөөлттэй ийм материалыг бид нэр харж байна. За гэхдээ энэ нөгөө төсвийн доктортой байдлын зөвлөл аудитын бас тэмдэглэл дүгнэлт нь байх шиг байна л да. Тэндээс харахад юу гэж дүгнээд байна гэхээр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээ өмнөх жилийнхэн комментуудыг хэвээр нь үлдээж гин, хэд өөдрөг төсөөлж гин, зарим асуудлыг тооцоогүй байна гэдэг комментууд нь ингээд дандаа үлдээд байна л да. Өмнөх жил ч гэсэн нэг иймэрхүү юм харагддаг. Тэгэхээр энэ доктортой байдлын зөвлөлөөс өгдөг зөвлөмж, аудитын зөвлөмж энэ төр нь тэгээд ер нь хэрэглэгддэг юм уу эсвэл энэ жилээс жилд ингээд энийгээ давтаал яваад идэх юм уу гэдгийг би бас ойлгохгүй байна. Ер нь ингээ харахаар төсвийн орлого саяны миний хэлсэн 5 их сурвалжаас их одоо төрлөн 28 онд 29 онд өснө гэж байгаа байхгүй юу? Яг өдөр тутмын амьдрал дээрх одоо татврын орлого ч гэсэн өснө гэж байна. За 27 онд 24, 28 онд 25.7%, 29 онд 27.4 өснө гинэ. Энэ өсөлтөөгийг тооцохдоо за тэгвэл аж ахуй нэгжийнхийг одоо яадаг юм бэ гэж тооцсон чинь дандаа том аж ахуй нэгжийг илүү тооцдог юм байна л да. Одоо уул уурхай томхон аж ахуй нэгжийг тооцдог. Өөрөөр хэлбэл энэ орлого нь 50% уул уурхайн салбар гэж байгаа. Тэгээд жижиг аж ахуй нэгжийн хувьд ер нь энийг хэр жин эзэлдэг юм болоо гэдгийг наривчилж хүмүүс мэдэх хэрэгтэй гэж бодож байна. За яагаад тэрийг үзэж байгаа гэхээр бидний нүдээр харахад өдөр тутмын амьдралд ингээд үзэхэд жижиг аж ахуй нэгжүүд бол дампуурч байгаа шүү дээ. Дээрэс нь хэрэглээний үн буурна гэдэг ах юм. Махны үн одоо баг өмнөх жилээс одоо асар үнэтэй болчиход байхад яаж бодохоор хэрэглээний үнийг буурна гэж тооцоолоод идэг нь би ерөөсөө бие ойлгохгүй байна уу эсвэл энэ дээр үнэхээр ингэ бичсэн байгаа мó гэдэг нь ойлгохгүй байна. За дараагийнх дээр нэгсэн байгаа. 103 дугаар хуудсан дээр байна л да. Хөгжлийн бодлого төлөв түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 7, 8, 9 дээр заасны дагуу төсөв төлөвлөгөө нэлийн орсон зүйлүүдийг л ийшээгээ одоо тусах нь зүйтэй гэдэг ийм дүгнэлт үзсэн байгаа. За одоо энэ номны дараа бид нэ төлөвлөгөө харах юм бол төсөв төлөвлөгөө тусгаагүй ажлууд яам болгон дэр байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр тэд нар ингээд байхгүй болно гэсэн үг үү гэдгийг бас тодруулж бас асуумаар байгаа. За хамгийн сүүлд нь за шинжилэл хийх юм байна. Тэр нь одоо татварыг үе шатаагаар олон улсын стандартад нийцүүлж бага дунд орлоготой иргэдийн татврын ачааллыг бууруулна гэж би 1 минутаа нэмээд авчихдаг. Тэгэнгүүт яг энэ нөөтийн одоо шинжилэлээр чинь үр шимийг хүрдэг чинь яг хэн байх юм? За тэдэн аж ахуйн тэдэн хүнтэй тэдэн одоо хүний нөөцтэй гэдэг юм уу те. За 1 минут нэмээ. Яг энүүний үр шимийг хүрдэг чинь нэг ийм мэдээлэл хүмүүст очимоор байгаа байхгүй. За одоо 26 оны 10 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа энэ одоо шатчилсан хэлбэрээр нэмэгдүүлэх нөөтийн урамшууллын буцаан олголтын асуудыг ярьж байгаа. Үр шим нь иргэн өрх те за аж ахуй нэгж байгуулахад яаж тусах юм? Амьдралд яаж тусах юм гэдэг нь мэдмээр байгаа байхгүй. За тэгээ дахин тодруулъя. Махны үн нь бол хамгийн өргөн хэрэглээнд хэрэглэгддэг үнийн одоо өсөд байхад хэрэглээний үнийн өсөлтийн түвшинд махны үн огт ордоггүй мүү? Эсвэл яг л 27 онд 7, 28 онд 6, 29 онд 5 пунктээр өснө. Ингээд шууд буурахаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад махны үн өсөд байхад энэ номон дээр буурах юм байгаад байгааг би ойлгохгүй байна л да. За. Махуулаг удирдлагын чанартай. Намар нийлүүлэлт ихсээ цаахан үн буурахад тэр нь хавар жоохон өсөлт үүснэ. Тэгэхээр энэ 430 төрлийн барааг ер нь хүний өргөн хамгийн одоо өргөн хэрэгэлдэг 430 барааг л жигэнсэн донд жүн гарч байгаа шүү дээ. Энэ дотор хүнсний багц гэж байна. Хүнсний багц дотор ч одоо мах явах өсөлттэй, хүнсний ногоо өсөлттэй, гурилан бүтээгдэхүүн өсөлттэй гарсан. За энийг бол манай дотоодоос хангаа зохион байгуулаад бид нар буулгах арга хэмжээ засгийн газар аваад хэрэгжүүлж болцоотой тул буунаж үзэж байгаа. Ер нь улирлын чанартай буудаг. За дээрэс нь тээзүү зураг төсөлгүй их усрын батлагдаагүй зөвлөд батлагдахаа уйлж байгаа. Боёо одоо яг манай гишүүд сайн нөгөө санал гаргаад асуудлыг баталдаг штэ. Энэ асуудлууд чи явахаа уйлнаа л гэсэн. 26-30 оны хөгжлийн хөтөлбөрөөр баталсан, хууль нэлээд чангарсан, зөвхөн их усртэй, техник үндэслэлтэй хэрэгжихүүд үр ашигтай гэдэг маш олон шалгуур босгох тавьдсан. Тэгэхээр тэр хүрээндээ л явна. Тэр шин зүйл орж ирэх болцоо маш хязгаарлагдмал. Үнэхээр гадаа зээлийн их усрын шийдэгдээд
зураг төсөл нь гараад үр ашигтай гэсэн ач холбогдлоо төсөл орж ирвэл тэрийг их хурл ярьж агаад 1-2-оор нэмнэ гэсэн үг. Тэрнээс одоо энэ хөгжлийн бодлого доктортой улс төрөөс ангид хэрэгжихүүс урт хугацаанд доктортой аль ч нам улс төрийн эрхэнд гарснаас үл хамааран хэрэгжих байдлаар бид нар чин үндсэн хуулинд өөрчлөлт хийж байгаа 5 нам зөвшөлтсөж байгаад энэ хуулийг баталсан шүү дээ. Төсвийн доктор хөгжлийн хөтөлбөрийн одоо доктортой хэрэгжих асуудал. За тэгэхээр энэ талдаа. За тэгэхээр үнэн дээр бол засаг бол үнийн өсөлтийг 7% дээр барина л гэсэн зорилт. Энэ бол засаг даалгавар авч ийн гэсэн үг байхгүй юу? Тэрнээс одоо нэг ийм байгаа юм байна өндөр тавьчих гэдэг юм байж болтгоо. Энэ чинь бас зах зээлдээ буруу сигнал очдог. Нөгөө иргэдийн худалдаа авах мөнгө үнгүүдэх юм гарна. Тэгэхээр засаг бол 7 дөрөө барина. Тийм бүрэн болцоо байна. Нийт татврын маань 90 гаруй хувь том аж ахуй нэгжээр л байгаа. Энэ манай эдийн засгийн бүтцтэй холбоотой. 90 гаруй хувийг энэ хэдхэн томоохон аж ахуй нэгжүүд л бүрдүүлж байгаа. За 5 гол орлогыг 10%-аар тэгэхээр бид нар энэ бүх томоохон аж ахуй нэгжүүдтэй үндсэндээ нэг бүрчлэн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бизнес хөрөнгө оруулалт экспорт импорт гэдэг бүх тонуудаа гээд авчиж байгаа. Тэгээ тэн дээр тооцоод ямарчсан бид нар нэг дунджаар нэг эдийн засгааны 7%-д 5-аас 7% Монгол улс өсгөөд байх бүрэн одоо суурч чадах байна. Төрөөнөө нэрлсэн нэлээд томоохон төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулалтууд бас чамдгаар чангадах гэж бодлогын арга хэмжээнд урагшилж байгаа. Эрчим хүчний эдээд үтсийн томоохон төслүүд явж байна, барилга өгсөрлөлтүүд нэмэгдэж байна, экспорт нэмэгдэж байна, импорт нэмэгдэж байна. Тэр хэмжээнд л импорт нэмэгдэх хэмжээнд ч л гайл нөөтийн орлого ороод ирнэ шүү дээ. Экспорт гараад л байвал манай амнаа аж ахуйн орлогын албар чинь нэмэгдээл байна гэсэн үг. Тэгэхээр боломжийн харин даруй байгаа шүү. Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөр баталсан юм туйлын үнэн байх зүйл биш. Эдгэр чинь нэг хязгаарыг гаргаад өгнө. Манайх өөрсдөө тооцоо гаргана. Одоо та бүр сонирхол би танд сүүлийн 3 жил 4 жилийн хэрэгжилтийг гаргаад үзэхэд бол ер нь л тэн дээр тодорхой болно. Нодлон бол бас л ийм шүүмжил өөдрөг байна гэсэн шүүмжил гарсан. Гэтэ бүгд биелсэн. Буюу яг зорилтондоо хүрсэн л гэсэн үг. Тэр тооцоолол төсөвлөлт зөв очиж байна л гэсэн үг. Нэх айхтар хол зөрөөд байхгүй. Бодлогын арга хэмжээ уялдуулна. Статистикагаа, Монгол банктайгаа, төсвийн доктортой байдлын зөвлөлтөөгөө тэгэл бүх яам байгууллагууд, тэгээ томоохон аж ахуй нэгжүүд, гол экспортлогч, импортлогч зэрэг бүгднгээр нь тоо баримтаа тулган штэ. Тэгээд үсгээр ер нь хантай дардаг болцсон. Аргачлал дээр нь ижил төстэй олон улсын юмд стандартад нийцсэн. Тэгэхээр энэ дээр нэг тоондоо нэг алдаад л байдаг юм гайгүй болчихсон. Харьцангуй их сайн. Нөгөө талдаа төсвийн За саран чулуун гişүү. Тодруулаг хийх. За баярлалаа. Би одоо дахиад тодруулах гэдэг байна. За тэгвэл нийт за аж ахуй нэгжийн орлогын нийт бүрдүүлж байгаа том аж ахуй нэгж 90% нь байдаг гэж нь үлдсэн 10% нь бол жижиг дунд аж ахуй нэгж юм байна л та. Тэгвэл тэр жижиг дунд аж ахуй нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн тоо тэр орлогын ихэнхийг бүрдүүлээд байгаа 90%-ийг бүрдүүлээд байгаа тэр том аж ахуй нэгжийн хүмүүсийн тооны харьцаа хэд вэ? Тэрийг нэг эргээд тарчид хөө. Тэрийн чин цаана айл өрхийн асуудлууд байгаа. Нэгдүгээрт, хоёрт гэх юм бол би дахиад асууя. Нөөтийн хуулийн шинжилэл, нөөтийн татвартай холбоотой энэ хуулийн шинжилэлт нь ямар үр шимийг хүртэгчдийг хэдүүлээ тодорхойлё. Ийм ажил хийдэг, ийм аж ахуй нэгж, ийм энэ дээр яг шууд үр шим нь ингэж хүртэх юм аа. Шууд бусаар үр шим нь ийм байх юм аа гэдэг нь иргэдэд мэдээлэл өгүүлэх гээд би дахин асууад байгаа шүү. Бидний зориод байгаа нийгмийн асуудал, ядууруул ажил гүйдэлгээд олон юмыг хэн шийдэх юм бэ бол хувийн хвшил шийд. Тэгэхээр засгийн бодлого бол бизнес эрхэлж байгаа хувийн хвшлээ гадаад хөрөнгө оруулалтаа дэмжих чиглэл рүү яваад байгаа. Яг иргэд рүү чиглэсэн хуваарлах халамж тараах талаасаа илүү энэ бизнесээ дэмжих одоо татврын багц хуулийн өөрчлөлтөндөө тэр нөөтийн өөрчлөлт, аж ахуй нэгжийн өөрчлөлтөндөө тэгж яваа. Бага дунд бизнес нөгөө 6-аас 14 мянган аж ахуй нэгжүүд 15-аар татвар төлөх дундын шатлалыг нэмж байна. Энэ чинь нийлээ 600-аар аж ахуй нэгж ачааллыг бууруулж байгаа. За 400 сая төгрөг нөгөө борлуулалт орлоготой бизнес эрхлэгчдийг бизнес идэвхжүүд хэлэх болцоог хангаад ингээд энэ нөөтийн өөрчлөлтүүд орж ирж байна. Гэх мэтийн одоо. За тэгээ нөгөө хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл за хөдөө аж ахуй дэмжиж байгаа төсөл хөтөлбөрүүд чинь дандаа энэ хамгийн их ажлын байр. Ер нь манай нийт эдийн засгийн 47% баха худалдаа үйлчилгээ энэ жижиг бизнес байгаа шүү дээ. Тэгэхээр энэ луга чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг нэгдсэн ийм төсвийн болгоно. Өчтөг сүрэн хийж байгаа болгоно яг энэ л чиглэж байна.
За яг хоо би тэр тоог бол авах хүсэлтэй л байна. Яагаад тэгэхээр бид нар нөгөө 80-20-ын зарчим гэж ярьдаг шүү дээ тий. За нийт ард түмний баялагын 80%-ийг 20% нь эзэмшдэг ч үлээ бид нар ингээл ярьжлаа. Гэтэл бүтээж байгаа хүмүүс нь 80-21 юм стори ярьдаг тий. Тэрэн шиг зүй доохтол харагдаад эргээд энэ том аж ахуйн нэгжид ээлтэй хууль бодлого эрхцэн орчин илүү яваад жижиг дунд буюу дунджаар нэг 10 хүнтэй 5 хүнтэй ажилтдаг үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгуулахад хэр ээлтэй байна уу гэдгийг бид нар харах хэрэгтэй байхгүй тий. Тиймэрхүү одоо аж ахуйн нэгжид зориулсан, өрхийн аж ахуйн нэгжид зориулсан ч юм уу тийм шинжилэл, дэмжлэгийг хармаар байгаа юм л та. Тэгэх юм бол энэ чинь бол яг иргэн дээлтэй гэдэг юм бас баймаар харагдаад л би асууад байгаа. Тэгээ үр шимийн хүрдэгчтэй бүгдээрээ ил тод болгож бас ойлгуулах хэрэгтэй хаа иргэдэд тий. Яг саран чулуун гишүүний хөндсөн яг энэ сегмент гол салбар болсон хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэл дээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн атрийн дөрв, цагаан алт, хүнсний хувьсгал энэ хөтөлбөрүүд байна шүү дээ. Бараг 5 их найт төгрөгийн хөнгөлөлтөө зээл, дэмжлэг татаас очсон. 38 мянган ажлын байр шинээр бий болсон. Олон 10 боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд бий болсон. Мянгаар тоологдох шинэ бүтээгдэхүүн бий болсон. Энэ салбарын одоо эдийн засгийн оролцоо нөлөөлөл эрс эмхэгдсэн. Одоо энийг бид нар дэмжиж Евразийн эдийн засаг буюу зах зээл рүү сэрүүн бүсийн зах зээлийг нээж өгч байгаа. Энэ бол маш сайн үр дүнгээ олсон хөтөлбөрүүд болсон шүү. Ийм эдийн хөтөлбөрүүдэл бид нар аль болох яг тэр 40 эдийн засгийн 40 гаруй хувь бүрдүүлж байгаа худалдаа, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл. Энийг бол байнга авч явах хэрэгтэй салбар манай. За мэдээж гол эдийн засгийн нөгөө түүчээ болсон уулуурхаан салбар. Энэ том аж ахуйн нэгжүүд бол асуудал өөр.